Сайн мэцэн үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргэе. BBS телевиз байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран бэлтгэн хүргэж байгаа байгаль орчны цаг нэвтрүүлэг ээлж дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарын зочноор байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл судалгаа шинжилгээ төрийн бас байгууллага хариуцсан мэргэжилтэн гүрс орон зарлж байна. За орой мэндийг хүргэе. За тэгэхээр 2021 онд ерөөдөө одоо бас байгаль орчин за биологийн төрөл зүйл судалгаа шинжилгээ төрийн бас байгууллагын чиглэлээр ямар ажлууд хийсэн талаараа бас иргэдтэй дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Тэгэхээр яг одоо Сүхбаатарын аймгийн хэмжээнд одоо ан амтны талаар барьж буй бодлого одоо 2021 онд ямар байв? За үүнээс одоо зохион байгуулагдсан томоохон ажлууд тэгвэл ямар ажлуудыг зохион байгуулчихлаа? За Сүхбаатарын аймгийн байгаль орчин ажлын газраас 2021 онд одоо ан амтны чиглэлээр нэг томоохон ажлыг хийсэн байгаа. Энэ болохоор хуулийн хугацаагаараа 4 жил тутамд ан амтны ерөнхий агнур зохион байгуулалт гэж хэлэгдэг байна. 4 жилдээ нэг удаа орон нутгийн хөрөнгөөрөө хийж хэлэгдэг байна. За манайх сүүлд 2014 онд ерөнхий агнур зохион байгуулалт, 2015 онд наривсаг зохион байгуулалт өмнө хийлгэж ирсэн. Энэ оны хувьд бол 2021 онд ерөнхий агнур зохион байгуулалтын судалгааны ажлыг зөвлөх үсгийн тендер шалгаруулад авралын эрэлт компани хийсэн байна. За судалгааны ажлаараа ерөнхийдөө Сүхбаатар аймгийн нутагт дархсан ан амтын дархац нөөц үнэхээр нөөцтэй өнө нөөцгүй өнө ямар амтанд дархсан байна уу энэ чиглэлээр судалгааны ажил хийгдэг байгаа. За манай аймгийн хэмжээнд гэх юм бол ерөнхийдөө удирлаасаа хамаарат цагаан зэрийн цөм зураг нутаг нь одоо нэг гарч байдаг, орж байдаг яг ийм үйлдэлүүдийг хэрийн судалгааны явцад яг үнэхээр цагаан зэр байна уу байхгүй юу гэдгээс хамаарат тоотлогоо хэмжээ гаргадаг байгаа. За судалгааны ажлаар яг үндсэн дүгнэлтэнд нь ямар ажил гарсан гэхээр Сүхбаатар аймгийн хэмжээнд ямар ч гэсэн нэг ховор болон ховор амтны дархас нөөц байхгүй гэсэн. Тодорхой хэмжээний амтан байгаа ч гэсэн агних тийм нөөц байхгүй гэсэн нэгдүгээр. Хоёрдугаарт нь цагаан зэрэндүүл ахын зориултаар 600 орчим цагаан зэр жилдээ агних боломжтой. Гэхдээ хамгийн гол яг 600-а тэр чихээр агних биш. Тухайн иргэн өөрөө зөвшөөрөх юм бол зөвшөөрлөө нэг цагаан зэрийн зөвшөөрөл аваад агнаа гэвэл ахын зориултаар агнж болно гэсэн үг тийм. Тэгэхээр яг бүрэн 600 гэсэн тоогоор нь агнадаг тийм биш. За бус амтны хувьд дээр хэмэл аргал хонь, харсуулцээр, саарл чон гэх юм уу энэ амт дээр бол тоологдсон манай аймгийн хувьд тоологдсон. Гэхдээ нөөц тогтоодоогүй. Тэгэхээр зөвхөн ахын зориулалтын цагаан зэрэг Сүхбаатар аймгийн хэмжээнд одоо ирэх 4 жилд 2021, 22-оос 26 он хүртэл агнах тийм боломжтой гэсэн тийм судалгаанд гарч байгаа. Тэгэхээр 4 жилийн өмнө бас энэ ажлыг зохион байгуулж ирсэн байна. Тэгэхээр 4 жилийн дараа одоо яг харьцуулаад үр дүнгийн талаар одоо ямар байна гэж үзэж байна? За үр дүнгийн талаар гэвэл ерөнхийдөө ховор амтан болох халиун бууг, аргал хонь манай аймгийн нутаг дээр л өсөж байгаа. Энэ өсөлт нь яг байгаль цаг агаарын таатай нөхцлөөс үүднэ. Түүнээс л халиун бууг, аргал хонь хоёр дээр л манай аймагт ямар нэгэн байдлаар хууль бус ан гэж байхгүй. Тэг яг нөө цагаан зэрэг хууль бусаар агнадаг. Тэрэн шиг халиун бууг, аргал хоньыг бол цагаан зэрэг юугаагүй хууль бусаар агнадаг. Тийм. Тэгэхээр тэр хоёрын амтан дээр бол өсөлттэй гарсан байна. Харсуул зээрэн дээр гэх юм бол говьдоо ойр эдэн жи сайхан хурброо ихтэй учраас бас тоотлого өссөн тийм үзүүлэлт гарсан байна. Бусад ан амтны хувьд бусад ан амтан гэх юм бол өвлийн цагаан хот нь ихснээсээ холбоотой гэх юм бол үнэг хэр сой бас дагаад өссөн байдаг. Шувуу гэвэл бас адилхан шувууч гэсэн тоотлого нэмэгдсэн байна. За ургамлын талаар 2021 онд хийсэн ажлууд гэвэл. За мөн адилхан байгаль орчин тухай хуулийн дээрээ бас ургамлын судалгааг 4 жил 5 жилдээ нэг удаа тухайн орон нутаг өөрснөө хийлгэсэн байдаг. Хийлгэх ёстой. Манай аймгийн хувьд 2009 онд нэг хийлгээд 2012 онд нэг судалгаа хийлгэсэн байдаг. Түүнээс хойш судалгаа бүр хийдэг явж одоо өнгөрсөн жил энэ жил 2021 онд бас зөвлөх үсгийн тендер зарлаад ургамлын дархас нөөцийнхөө менежмент төлөв ингээд боловсруулалт тавьсан байна. Энэ жил тийм. За үүгээр манай аймгийн хувьд 63 овгийн 245 төрлийн 550 зүйл ургамал бүртгэгдсэн нийт. Яг одоо 2021 оны жилээцээр яг манай аймгийн нутагт үзгэр дээр нийт 550 зүйлийн ургамал байна гэсэн. Тийм. За энэ судалгаагаа бас яг төлөвөө боловсруулах яаж хийх вэ гэхээр эмийн болон аш турмалыг тусдаа эмийн аш турмал нь яг эмийн аш турмал Сүхбаатар аймгийн нутаг дээр дархацсан байна уу? Дархас байгаад ашиглах нөөц байна уу байхгүй юу гэдэг дээр яг судалгаа гол ажиллаа явуулсан. Дархацсан хувьд манай аймгийн хувьд эмийн болон аш турмал дархацсан байгаа хэдий ч яг ашиглах нөөц байхгүй гэсэн. Одоо нэг эмийн ургамал бэлтгэдэг гэдэг нөө одоо эмийн сонгод ургамал бэлтгэдэг шүү дээ. Эмийн хэрэглэх гэж
Яг энэ зорилгоор бол ийм ашиглах нөөцөл тогтоогддог. Тийм. Тодорхой хэмжээний ургамал байгаа дарахсан байна. Гэхдээ яг үнэхээр ашиглах тийм нөөцтэй ургамал бол гараагүй байна. За дээр нэмэлт хэмэл манай аймгийн хэмжээнд нийт Мөнхаан сум, Төвшин ширээ сум, Уул уян сум, Баян дэлгэр сум, Түмэнцэт сум гэдэг ер нь Сүхбаатар сум, Эрдэнэ цагаан сум хоёроос бус сумнуудад бэлчээрийн ургамлын даацсан хэтэрсэн. Нэгснээ малын тоотлого их учраас цөлжилт явагдаж байгаа гэсэн үг тийм. Ер нь Монгол улсын эндийн цөлжилт явагдаж байгаа. Гэхдээ манай аймгийн энэ хоёр сумаас Эрдэнэ цагаан Сүхбаатар сум хоёроос бус сумдын явд бол малын тоотлого нь бэлчээрийн даацсан хэтэрсэн байгаа л гэсэн. Тийм судалгааны дүн гарсан байна. За судалгааны дүнгээс хагаад нэргээд сүүлийн эргээд дараагийн 4 жилдээ хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг менежмент төлөвлөгөө бас боловсрдог ба ямар ургамал дээр яаж анхаарал явах юм, хандуулах юм, хаана хамгаалалтаа хийх юм, малын тоотлогыг яаж барих юм, хадлан бэлчээрийн нутгийг хаанаад өгвөл зүгээр ихсэн юм зүйлүүд гарсан байна. За таатай мэдээний хэмэл ерөнхийдөө малын ашигт ургамал тийм ээ, малд ямар ургамал ашигтай байна вэ гэдэг талаас нь бол манай аймгийн хэмжээнд малын ашигт ургамал нь нэлээд илэрх нь их сайн гэж гарсан байна. Судалгааны дүнгээр. Тэгэхээр одоо яг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр ургаж байгаа эмийн төрлийн ургамлууд бол одоо яг хэдэн төрлийн ургамал байна. Үнийг одоо цаашид за эмийн зорилгоор ашиглахгүй ч гэсэн одоо яг хадгалахын тулд ер нь яаж ямар ажлуудыг хийх вэ? За эмийн ерөнхийдөө манай аймгийн Түмэнцэт сум, Эрдэнэ цагаан, одоо Шилийн богд орчим гээд эмийн төрлийн зүйлийн ургамал зөндөө их болмайд л да. Тийм. Энэ ургамал дээр ер нь манай аймгийн хувьд яг түүж бэлтгэсэн юм бол байдаг. Харин тэрнээсээ эсрэгээр нүүд эргүүж гэх юм уу, тийм ээ. Хууль ёсооны хил гаргадаг иймэрхүү ургамлагаас түүх бэлтгэх иймэрхүү зуршил гардаг. Тийм. Энэ дээр одоо цаашдаа хэрхэн яаж хамгаалах вэ гэхээр малын тоотлогоо дээр л анхаарах. Тэгэхээр яг байгаль дээрээ бол манай аймгийн хувьд яг одоо хүний гараар ургамлыг зүтгээд устгаад байгаа юм бол байхгүй. Яг хуу хадлангаа бол авдаг. Хадлангийн бүснүүдийг арай жоохон багасгах гэх юм уу, нэг хатсан газараа дахин жилгэн хатаад байхгүй ч гэх юм уу. Тий. Ингэснээрээ л ер нь цаашдаа хамгаална гэж үзэж байгаа. За байгаль орчин хил хамгаалах чиглэлээр одоо 2021 онд хийсэн ажил. За мөн одоо нөхөрлөлтийн үйл ажиллагааг ер нь одоо 2021 онд яаж дэмжиж ажиллав? За манай аймгийн хувьд хэмэл нөхрөл цугтантай, байгаль хамгаалалт нөхрөл цугтантай. Яагаад цугхан байдгүй гэхээр хэдэн нөхрөл байдгүй? Хангай аймаг болохоор байгалийн дагалт баялаг буюу ой мод, самар, жимс тийм ээ. Эдгээр төшлөнгүүд хангай аймагт болохоор нөхөрлөд ихтэй байдаг. Маш олон нөхрөлтэй байдаг. Манай аймгийн хувьд баг улсдаа баг хамгийн зөв нөхрөлтэй аймаг манай аймаг. Тий. Нийт 6 нөхрөл үйлчлэг явуулдаг. Төвшин ширээ суманд, Түмэнцэт суманд, Даринга суманд, Мөнхаан суманд гэдэг ингээд энэ 4 сум дээр нөхрөлөд үйлчлэг явуулдаг. Энэ нөхрөлүүд маань яг юу хийдэг юм бэ гэхээр тухайн өөрийнхөө нөхрөлийн ойр орчимд газар нутгтай байгаа эртний булш бунхан хэрэгсүүл гэдэг юм уу, нүүл нэм ховор амтан гэдэг юм уу, нүгэл тэр хамгаалах гадаагаар бургасан тугл гэдэг юм уу, тийм ээ, нүгэл тэр булаг шанд гэдэг юм уу, энэ зүйлүүдийг хамгаалдаг. Түмэнцэт сумын нөхрөл дээр онцлог нь гэх юм бол Түмэнцэт сумын Түм барбарс гэдэг нөхрөл үүдэг. Энэ нөхрөл нь болохоор сургууль сурчлагын ажлыг илүү их болцоо хийдэг. Ялангуяа намар хаврын үйлрэлт ойрын төмөөс өрсөн сэрхлэх ажлыг иргэдэд хадналагчдад, тариаланчдад ингэж хүргэж ажилладаг. За манай байгууллага бол нөхрөлүүдийг дэмжих хүрээнд жилдээ нэг нөхрөлүүдийн үйл ажиллагааны дэмжих хүрээнд нэг нөхрөлд нь 2 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Ямар ажил хийх гэж байгаас нь хамаарат, тийм ээ. Тэн дээр нь бага хэмжээний дэмжлэг үзүүлгийг явдаг. Нөгөө нөхрөлүүдэд дэмжихийн тулд. Нөхрөл өгчихгүй байгаа ганцхан шалтгаан болохоор байгалийн дагалт баялаг. Тийм. Тухайн байгалийн дагалт баялагаас нөхрөл өөрснөө ашиг орлого олж иж тэр нөхрөлийн үйл ажиллагаанд явагдах хэрэгтэй байдаг. Манайд болохоор яг тэгж ашиг орлого олох боломж байхгүй. Зөвхөн өөртөө энэ уул усаа нутаг орны хамгаалыг гэсэн сайн дурын үндсэн дээр өөрсдөө нөхрөл болж байгаа. Тэгээ жилдээ нэг энэ булгийг хашмаар байна гэвэл тийм ээ булаг ашигтан дэмжлэг үзүүлж байна. Энэ хэсэг бургасыг малын хөлөж чөлөөлмөр байна гэвэл тэн дээр нь дэмжлэг үзүүлж байна. Сургууль сурчлагын ажил хийнэ гэх юм бол тэн дээр нь бензин шатун тусны хаж юм дэмжлэг үзүүлж ингэж ажилладаг байна. Одоо яг ажиллаж байгаа 6 нөхрөлийн хувьд сум орон нутгатайгаа ер нь хэрхэн хамтарч ажилтдаг. За үйл ажиллагааг нь цаашд идэвхжүүлэх гэдэг юм уу тасралтгүй байлгахын тулд одоо ер нь яг ямар ажлуудыг хийвэл илүү одоо үйл ажиллагаа нь идэвхжих боломжтой. За нөхрөлүүд маань өөрсдөө сумтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Сумын стратеги. Тэгээ сумын стратеги гэрээ байгуулсны үндсэн дээрээс тухайн газар нутгаа хамгаална гэж гэрээн дээр тусгаад тэгээд нөхрөлийн одоо 10 өрх
тийм ээ 10 өрх, нэг өрх нь 3 хүнтэй байлаа гэд 10 өрх, 30 өрх, 30 хүн гэсэн. Ингээд нөхөрлөлийн өрхүүдээр хамаарсан хамраад тухайн яг хийх гэж байгаа ажлаа нөгөө нөхөрлөдөө өрхөөр хамарч идэг. Тэгээ нөхөрлөд нь хоорондоо сургалт сурталчилгаа өөрснөө гэр бүлээр уулзаад ингээд хийчихнэ. Тэгээд одоо 2021 онд гэх юм бол дарин сумн дээр нартын уул гэдэг нөхөрлөдөг. Нартын ууланд нь тэнд явгыг хамгаалдаг юм гэхээр нартын уул гэдэг тэр ууланд нь ховор амт маяг аргал амт. Тэгээ тэр аргал оны тоотлогыг нэмэгдүүлэх, өсгөн өгжүүлэх, тэгээ дээрэс нь хамгаалах гэдэг дээр ерөнхийдөө мониторингийн чиглэлээр хийхэд бол автомат камер байршуул хийж байгаа. Тухайн автомат камерт нь яг хууль бусаар амттай агнах чивэл хүн ордог ч юм уу нөгөө зэрлэг амттай маань хитэн жирэг тоотлоготой байна уу, үрдэл нь энэ жил хэд гарч байна уу, өсөж гин үү, багасж гин үүдийг юу яах тандах зорилготой иймэрхүү ажлыг хийнэ гэд манаас тэмдэглэх аваад ажиллаа хийсэн байна. За ерөөдөө одоо ер нь ирэх жилүүдэд зэрлэг ан амтныг хамгаалах, өсгөн үржүүлэх тал дээр ер нь ямар бодлогыг барьж ажиллаж чинь түрүүн бас өөр яриандаа хэлсэн зэрлэг ан амтан бас яг анхаар хэмжээнд бол одоо бас нөөц байхгүй гэсэн юм судалгаа гарсан гэж байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь ямар ажлууд хийх юм бэ? Нэн ховор амтан ихтэй аймагуд бол ерөнхийдөө тусгай зориулалтын агнуур буюу тийм ээ нөө хамгийн том тэхийн угалзын халуун бугын ингэж агнадаг. Манай аймгийн хувьд хэмэл тийм агнуур хийх нөөцгүй гэсэн үг. Тухайн газар орон дээр дархацсан цөөхөн тоогоор. Маш их дархацаа 100 буюу түүнээс дээшээ дархацтай байвал том амтнаас нь агнадаг байгаа. За аймгийн хэмжээнд 2011 оноос хойш манай аймаг Монгол тарга гэдэг амтныг сэргээн нутгшуулж явж байгаа. Манай аймаг өмнө их таргатай байсан. Тарга нь одоо байгаль цагуур хүний бродоо сонсоод устдсан байдаг. Тэрнээс хойш буюу 2011 оноос хойш нь бараг жил дараалан шахуу тодорхой хэмжээнд таргыг нутгшуулдаг. Өнгөрсөн 2020 онд гэхэд манайх чинь 107 тарга нутгшуулсан шүү дээ. Аймаг хэмжээнд тийм. Ингээд дээр таргуудаа одоо хэрхэн яаж хамгаалах вэ цааш нь. Эргээд сайн хамгаалаад тэгээ өсгөн үрчив. Өсгөн үрчснийхэн дараа тухайн нутаг хооронд нь байгаа иргэнд хариуцлах ер нь төрийн бодлого яг хийж авч байгаа. Та өөрөө ашиглагч нь байна, мөн хамгаалагч нь байна. Та өөрөө хамгаал, сүүлд нь ашиглаж батнаа л яг ийм цартнаар явж байгаа. Тэгээ аймгийн хэмжээнд ер нь 2021 он 20 онд хяналт шалгалт хийсэн таргыг бас агнах тийм зуршилт гараад байгаа. Нутгийн иргэд өөрснөө. Уг нь нөгөө байхгүй байгаа үед нь бүгдийг нь устгачаад одоо байхгүй болсон эргээд сэргээн нутгшуулаад өсгөж үржүүлэх гээд байхад нутгийн иргэд өөрснөө ингэ агнаад байх юм бол нөгөө аймгийн жирийн ямар ч өсөх юм боломжгүй болчих. Байгаль цагуурын таатай өвс нөгөө ургацсан байхад бол таргууд өөрөө угаасаа олон хүн л гараад учраас өсөх боломжтой маш урдан өсөх боломжтой байдаг. Харин тэгэхээр эргээ устгаад байгаа. За зэрлэг амтан хамгаалах хүрээнд манай байгууллагаас жил хоног биотехник арга хэмжээ авдаг. Биотехник арга хэмжээ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр өвлөлт хүндэрсэн, хавралт хүндэрсэн үед тухайн дархс нутаг дээр нь өөсчил тавьж өгдөг. Ожиршуу тавьж өгдөг. Усгүй байх юм бол усыг гаргах, булаг шандыг садгаалах ийм ажлууд хийдэг баг. Ялангуяа Эрдэнэс хаан сумын Лагчаан дуул гээд хил дагав халуун бог ихтэй байдаг. Ер нь дажгүй давгүй өсөж байгаа. Манай аймгийн халуун бог. Тэгээд тухайн халуун богонд яв хэрэгтэй дүүхээр хожиршуу багтай нэгдүгээр. Хоёрдугаар дуудаг усан засварх юм ус маш багтай байдаг. Үнэхээр тухайн хил дагав байгаа хилийн цэс таавууд юм уу хил дагав тэр орчны бүстэнд бууж нутгалдаг айлуудын хамтран ажиллаад нэг булаг усын задгаалж өгдөг. Дээрээс нь өвс шүү тавьдаг. За ялангуяа Дөвшин ширээ Баянлгэр сумын хувьд гэх юм бол өвсний гарцх муутай байдаг. Өвөл аргал нь үлдчих тийм агтлагтай байдаг. Тийм учраас манайх нөөцөл өвс нөөцлөд намар нөөсөө нөөцлөд өвлөлт хүндрэхээр нь тухайн орнуудад нь өвсийн хөлөж өгөөд өвс тавьж ингэж ажилладаг байна. За баярлалаа. Тэгэхээр 2021 онд одоо бас байгаль орчин аялал жуулчлалын газар, за биологийн төрөл зүйл судалгаа шинжилгээ төрийн бас байгууллагын чиглэлээр одоо яг ямар ажлуудыг зохион байгуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ байгаль орчин аялал жуулчлалын газар BBS телевизтэй хамтран бэлтгэн хүргэсэн байгаль орчны цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүргэлээ. За энэ удаагийн дугаарын зочноор байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл судалгаа шинжилгээ төрийн бас байгууллага хариуцсан мэрэгчлэн курс онцгой оролцлоо. За дараагийн дугаараар эрг уулзлаа. Түр баяртай.